Сайн байцгаана уу та бүхэнд гадаад мэдээ танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг Америкийн шүүхээс хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. За энэ шийдвэр нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп улс орнуудад импортын тариф ногдуулсан. За энэ нь бол үндсэн хуулиар түүнд олгогдсон эрх мэдэлд хамаарахгүй гэсэн шийдвэрийг Америкийн нэгдсэн улсын худалдааны шүүхээс гаргасан байна. За Америкийн нэгдсэн улсын энэхүү холбооны шүүх болох худалдааны шүүх нь ерөнхийлөгч Трампыг дэлхийн улс орнуудад татвар ногдуулсан явдал нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байгаа. За энэ бол түүний гадаад эдийн засгийн бодлогот нь ихээхэн том цохилт өгөх ийм шийдвэрийг гаргасан байна. За энэхүү олон улсын худалдааны шүүх нь цагаан ордны зүгээс санаачилсан онц байдлын тухай хууль бол хуулийг ашиглан улс орнуудад татвар ногдуулж байгаа явдал бол ийм эрхийг ерөнхийлөгчд олгоогүй гэж үзэж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулиар бол Конгресст бүх улсуудтай хийх худалдааг зохицуулах онцгой эрх олгогддог юм байна. Гэтэл ерөнхийлөгч бол энэхүү улс орнуудад тариф ногдуулах шийдвэрийг гаргахдаа Америкийн нэгдсэн улсын эдийн засгийг хамгаалах бүрэн эрх ерөнхийлөгчд байдаг. За үүнийгээ бол ашигласан гэж үзэж байгаа нь энэ эрхийг бол ашиглах боломжгүй гэж энэхүү Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт төвтэй шүүх бол шийдвэрлсэн байна. За энэхүү шийдвэрээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хятад ногдуулсан 30% татвар, Мексик, Канадаас импортлдог зарим бүтээгдэхүүнд ногдуулж байгаа 25% татвар, Америкт орж ирж байгаа бусад орнуудын бараа бүтээгдэхүүнд 10% татвар ногдуулж байгаа зүйл бол зогсох юм шаардлагатай болж байгаа юм байна. За харин худалдааг үргэлжлүүлэх тухай хууль болох тэр хуулийн 232 дугаар хэсэгт хамаарах автомашин болон автомашины эд анги ган хөнгөн цагаанд ногдуулсан 25% татварт бол энэ хууль энэ шүүхийн шийдвэр бол нөлөөлөхгүй. За яагаад вэ гэх юм бол энэ нь дээр дурдсан хуулийн заалтыг үндэслэж шийдвэрлээгүйтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна. За энэхүү шийдвэрийг гаргасны дараа хувьцааны зах зээл дээр бол огцон өсөлт бол гарсан байна. За ялангуяа хувьцааны фьючерсүүд бол өссөн байна. Dow Jones-ийн фьючерсийн ханш 501-жээр буюу 1.1%-аар өссөн болвол илүү өргөн хүрээг хамардаг S&P 500-гийн фьючерс 1.4%, Nasdaq-ийн фьючерс 1.6% зэргээр бол өсөж хөрөнгийн зах зээлд таатай юм нөсөлтүүд бол гарч ирсэн байна. За харин энэ шийдвэрийг гаргасны дараа Трампын засаг захиргаанаас давж шалгах шийдвэрийг хэдхэн минутын дотор гаргасан байна. За хууль зүйн яамны хуульчид бол энэхүү тариф ногдуулж байгаа асуудал бол улс төрийн асуудал, харин шүүх бол энэ асуудалд оролцох эрх байхгүй гэж үзэж байгаа. За энэ үндслээд тавьж цаашдаа энэ хуулийг баримтлсан асуудлаа бол дээжих болон бусад холбогдох байгууллагуудад гаргах төлөвтэй байна гэж харж байна. За энэхүү татвар ногдуулсан ялангуяа улс орнуудаас импортлж байгаа бараа бүтээгдэхүүнд ногдуулж байгаа энэ асуудалтай холбоотойгоор эдгээр татвар хамрагдсан орнуудаас бараа бүтээгдэхүүн импортлог 5 жижиг бизнесийн байгууллагын нэрийн өмнөөс Liberty нэртэй шудраг осны төв гэсэн байгууллагаас бол энэхүү нэхэмжлэгийг Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд гаргасан юм байна. За энэ гомдол нь бол анхны Трампын чөлөөлөх өдөр буюу Liberation Day-ийн үеэр ногдуулсан тариф эсрэг ногдуулж байгаа хууль зүйн анхны том гомдол болж байгаа юм байна. За энэ хэрэг нь Америкийн нэгдсэн улсын 13 мужи болон бусад жижиг бизнес эрхлэгчдийн зүгээс гаргасан гомдлын хамт Дональд Трампын засаг захиргааны бодлогын эсрэг гаргасан 7 гомдлын нэг бас болж байгаа юм байна. За одоогийн байдлаар бол тариф шууд хэрэгжихгүй байгаа. За цагаан ордны зүгээс бол гадаадын улс орнуудын засгийн газруудтай худалдааны асуудлаар яриа хэлцээ хийж байгаа. За тэр хооронд бол тухайн татварыг бол төр хойшлуулах болон заримыг нь цуслах юм шийдвэрүүдийг гаргаж байгаа. За гэхдээ бол хэдийгээр шууд татварыг ногдуулахгүй байгаа ч гэсэн энэ нь бол зах зээлд ихээхэн сөрөг нөлөөллийг бол учруулж байгаа. За яагаад вэ гэх юм бол Трампын өөрийн шийдвэрээс эргэж бутсан байдал нь бол зах зээлийг гүн шоконд оруулж байгаа гэдгийг судлаачид бол хэлж байна. За Трампын хувьд бол энэ татвар ногдуулсан явдлаа бол юр бусын онцгой байдал үүссэн тохиолдолд ерөнхийлөгчд олгогддог эрх болох олон улсын эдийн засгийн онцгой байдлын хуулийг үндэслэж Конгрессыг оролцуулбар тухайн тариф ногдуулах шийдвэрийг гаргасан явдал нь бол өөрт олгогдсон ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж тооцогдож байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс хятад ногдуулах 20% татвар, Мексик, Канадын бараанд ногдуулсан 25% татварыг ногдуулахдаа энэхүү олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийг иш татаж ногдуулсан. За тэгэхээр энэ хууль хамаарагдах заалтуудыг бол шүүхээс хүчингүй болгож байгаа юм байна. За Трампын засаг захиргааны хувьд бол энэ онцгой яаралтай хойшлуулшгүй гэсэн үндслээ бол тайлбарлаж чадахгүй байгаа гэж үзэж байгаа. За онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хуульд бол
ерөнхийлөгчд анхнаасаа тариф тогтоох эрх мэдэл олгоогүй байгаа. За үүнийг тайлбарлахдаа ч гэсэн одоо Конгрессийн өөрөө татвар ногдуулах эрхээс бол ерөнхийлөгч харшилсан ийм үйлдэлийг гаргасан үндсэн хуулийн харш одоо үйлдэл болсон гэж шүүх тайлбарлаж байгаа юм байна. За энэхүү одоо Манхэттен төвдөө олон улсын худалдааны шүүхийн шүүгчд шийдвэрийг гаргахдаа 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр гаргасан юм байна. За 3 хүний бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүгчдийг Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны өөр үеүүдэд томилж байсан юм байна. За тухайлах юм бол шүүгч Джейн Рестоныг Америкийн олон улсын худалдааны шүүхийн шүүгчээр ерөнхийлөгч Рональд Рейганий үед томилж байсан бол шүүхийн шүүгч Гэри Кацманыг ерөнхийлөгч Барак Обама томилсон байдаг бол шүүгч Тимоти Риббиг ерөнхийлөгч Трамп өөрөө томилж байсан ийм удаатай юм байна. За тус шүүхийн шийдвэр нь бол холбооны тойргийн шүүхийн шийдвэрт хамаарагддаг. За тэр утгаараа бол энэ одоо шүүхийн асуудлыг холбооны тойргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Гэхдээ бол Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дээд шүүхэд шууд очиж давж заалдах ийм шийдвэрийг гаргаж болзошгүй байна гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудаас үзэж байна. За энэ шүүх нь бол гайлын болон олон улсын худалдааны хуультай холбоотой маргааны хян шийдвэрлэдэг Манхэттен дүүрэгт оршдог ийм холбооны шүүх юм байна. Тэгээд тус шүүхээс бол энэхүү шийдвэрийг гаргаж байгаа нь зарим орнууд бол тун таатай ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа. За манай улсын хувьд бол импортын тариф ногдуулсан орнуудын тоонд бол багтаж байгаа. Манай улсад 10% татварыг ногдуулах шийдвэрийг гаргаж байсан. За тэгвэл энэ шийдвэр нь бол хэрэгжих боломжгүй байгаа нь бол энэхүү холбооны шүүхээс гаргасан одоо шийдвэрээс харагдаж байна. За цаашдаа бол засаг захиргааны зүгээр шийдвэрийг давж заалдах байдлаар дээд шүүхэд хандах боломжтой. Хэрвээ дээд шүүх холбооны энэхүү шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээх юм бол Трампын ерөнхийлөгчийн зүгээс улс орнуудад тариф ногдуулах явдал нь бол бас боломжгүй зүйл болох магадaltaй гэж ажиглагчид дүгнж байгаа юм байна.